сайхан талч бий, муухай талч бий. Одоо сайхан тал нь надад юу байсан гэхээр маш гоё хамт олон байсан. Хамт олон маань үнээр гоё байсан. Тэгээ нэг хамт олон гоё ахаар чинь бас тэндээ бас төдөл ингээд тий арай өөрчлөлт байхгүй тий. Өглөөсөө цагаан уусан ч гэсэн инээд чаналтай цагаан уусан. Зургийнхаа зураг болсон ч зургийн талаар өдөр ямар байсан талаараа ярилцсан тий. Тэгээ яг тийм бас учраас надаас илүү амар байсан. Яг надаас яг л ингэж асууж байгаа юм бол ерөнхийдөө надад нэг дандаа нэг юм сайхан эмэгтэй ч юм уу эсвэл нэг юм одоо та бүгдийн боддоор нөгөө эмэгтэй дөрөв чирдэг шүү дээ. Тэгвэл би аль болохоор тэрийг одоо бүр болцсон одоо тий сүүл дундын бүсгийн дээр мөрөдлийн театрын бүр жүжигчин дээр тоглоод яг л тэр дүр ирсэн. Яг тэр дүр дээр л тоглосон. Тэгээд дараа бодсон. За ер нь дахиж яг иймэрхүү дүр дээр тоглох байлээ. Тий. Тэгээд арай өөр төвшний ч юм арай өөрөөр харагдах юм тоглох гэж байгаа. Ерөнхийдөө маш их цензур яасч байгаа. Тавьж байгаа. Тэгээд тоглох дүр хамт олон найруулагч маш чухал гэж харж байгаа. Дүрэндээ тоолж үзсэн. Тэгэхээр эсрэг дүр гэхээр л яг харагслал үзүүлэлтэй энэ биш. Бид нэг хар бараа юм тоглох шүү дээ. Нэг юм хар бараа хүнд нэг тийм байдаг шүү дээ. Би тийм юм бас нэг жоохон шийдэл гэж юу нэр. Өөрөө ч надад ч нэг тиймэрхүү юм аа. Тэгвэл дүрийг түндэ тэгэл. Аюу тийм тэгэл eerэг дандаа тийм дүр үүдэг. Одоо найруулагчдаар намайг хад үзчих нэг тийм дүр өгөөсч түүнээс таавал. Тийм дээр үстэй ямар ч асуудал хэрвээ тэгээс муулуулаад ил дээрээ хилэлжлээл харин тийм ээ. Миний одоо ололт болж байгаа байхгүй тийм. Хийсэн юм байна. Зэмүүлж ичдэг харагдаж байна тийм. Тэгэхгүйгээр тэгвэл тоёолоо биш л байна тийм. Ер нь бол амар нөлөөлдөг ш нь ингээл хүмүүс анх талцаараа намайг ч ахил галзуу эхэл аль үтсэг бүх гэж бодсон шээ. Тэгээ юм яхад үе чи чимээр амар шүүд амар өөр дуу зүйтэй хүнийг бас шоглолцдог амар шооч юм нийтдээ байдаг гэдэг шээ. Нийтдээ тийм гэж боддог шүү. Ерөнхийдөө бол яг миний хүссэн тий одоо таалагдсан бүтээл дээр явна. Бусдаар бол хоёрын өөрөөр явж байгаа. Энэ бол гэж хүмүүс ярьж байгаа. Би X-Studio-ийн бүтээгдэхүүн шүү дээ. Тий X-Studio продакшнаас хамгийн анхаарал тавьсан. Тэгээд X-Studio-ийнхаа манай однооч оноо хоёр минутаас саналдсан байгаа. Продакшндаа буцаж иргэж аваад хамтарч ажиллаач. X-Studio-тэй буцаад ирээдэрээ хийдэг юм дахин тавьсаар байгаа. Тэгээд ерөнхийдөө нааш тавилаж ирсэн. Тэгээд X-Studio продакшн маань өөрсдөө ойрын одоо хэдэн жилиндээ 3 жил ч юм уу амар хөшөө тоглолт одоо янз бүрийн дүрсээ хийхгүй юм билээ. Зөвхөн тайс дэлгэцсэн бөгөөд цаашлаад маш олон үргэлжлэлүүд төлөвлөсөн байгаа юм билээ. X-Studio-с яагаад гарсан гэдэг чинь бол ерөөсөө миний нөр шүтдэг хүмүүс нь адан чимэгч тий гавьяа адан чимэгчийг шүтдэг алаахаараа одоо хөндлөлтөд одоо онаах маань тий. За энэ гурван хүн байсан. Тэгээд яг энэ бахар багаас үзчихсэн. Хар багасаа л одоо хүмүүстэй тий ажиллан битгий хэл ойроос харж эцгээс гэж боддог байсан чи миний хүсэл мөрөөдөл маань хэлээ. Тэгээд харсан. Тэгээд маш гоё хамт олон дээр орсон. Маш их хүмүүс орсон. Тэгээд X-Studio-с би бол боддгийн X-Studio-ийн бүтээгдэхүүн байхдаа би бахархдаг X-Studio-ийн бүтээл болгон чанартай, чансаатай ер нь хаач хэлэхэд тийм бардам хэлж чаддаг. Тэгэхээр би X-Studio-ийн бүтээлд орох дуртай. Тэ. Цаашдаа ч юм уу. Чөлөөт цагийг бол би ер нь өөртөө гаргах дуртай. Ерөнхийдөө амар ажилласны дараа амрах дуртай ч гэдэг юм те. Тэгтээ ер нь ясан дээр амралтны хэм гараад идэггүй. Яг л бусд эмгтээчдийн нэрийг те ажиллаа хийдэг эмгтээ хүн чинь те ясан лаар гэрэн гэдэг класс болсон. Тэгээ би хувийн амьдралын ерөнхийдөө нэг ил юм байлгадаггүй. Тэ та бүхэн ч мэдж байгаа юм нь нэг ил юм шиг миний байгаа байдал нь юм шиг хэрнээ цагаа айгуу тийм
юу байдаг л та. Нууцлал мөрдөл тий. Ер нь цаашдаас нууцлагдсан байх болов гэж боддог. Тэгээд нөгөө чөлөөт цагийг айл болохоор гэр бүлтэй өнгөрөх хүсдэг. Гэр бүлтэй халаан ангуулаарай гэж бас байх хүсдэг тий. Шоу цэнгэний үед бол залуу хүний үед бол бас найз нөхдөд уулзаж галт шоу цэнгэл үйл яах. Тэр бол би өөрөө бол зөв гэж боддог. Хаяада ч гэсэн стрессээс өөр нөхцөл байдал авах нь зөв юм шиг санагддаг. Өөрөө нэг автомат хийчихсэн санагддаг шүү дээ. Манай гэр бүлийнхэн яг гэр бүлийнхэн миний хайртай хүмүүс намайг хинбэ ямар хүн гэдэг нь мэдчихэж байгаа. Тийм учраас өрөөсөө тэгж одоо ямар нэгэн юмд одоо сөрөг буруу асуудал ирэх юм тийм асуудал өрсөн байдаггүй. Мэдхгүй танихгүй хүмүүс болохоор тояа ийм хүүхэн байдаг ч гэдэг юм яг тэр ойлголтоор байдаг. Гэхдээ бас бид нар чинь сошиал одоо тийм одоо амьдраад шүү дээ. Аль болохоор бас өөрийнхөө үгийг бас дуурмаар санагдаж хаяа самаа бичиж зүгээр л зүгээр тавил тавьчих гэдэг. Би бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлмээр байна шүү дээ. Энд чинь ийм байх хэрэгтэй үстэй би бас ингэдэг тийм. Яг үнэ энэ бол үнээр амар толгомцоо асуудал болж байгаа. Би өөрөө эмэгтэй хүн өөр хүүхэдтэй хүн тийм. Надад бол маш энэ бол маш толгомцоо асуудал болж байна. Тэгээд энийг сонсоод туссан ингээд зүрх хөдөөд аахал би нөгөө янз бүрийн сонсголонтой бас яг сошиалаар ингээд гардаг шүү дээ. Тэгэнгүүт би бүр ямар шууд үздэггүй, хардггүй, сонсдгүй байх гэж чийдэг, шийдэлгүй байх гэдэг муу юм хайлтлах юм ихгүй гэж боддог гэсэн чинь үгүй юм байна л да. Энэ бас арай хэрэг сэтэрж асуудал зөндөө сонсоод чинь би дуу хоолойгоо би хүсэж чинь бид нар яг ямар нийгэмд амьдраад ямар нийгэмд бид нар үр хөвгт гаргаад ямар нийгэмд бид нар хиндэ найдаж одоо тий одоо юм тай найдаж хэрэг маргааш би өнгөрч юм хэрэг чи амгүй юм байна. Яаж амьдрах юм бэ тий. Хүний амьдрал чинь одоо асар одоо бид нар яг маш их мэдгүй шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй нийгэмд амьдарч байгаа учраас яалтчгүй бид нар хажуудаа бас өөр хөвгтэй тий. Одоо сул дараа хүмүүс сул дараа гэдэг нь одоо жишээлбэл одоо хөтөн чинь ч гэдэг юм уу одоо янз бүрийн юм эсвэл янз нийгэмдэр бол одоо яг асуудал хамгийн их хүртдэг бас эмгтээчүүд байна тийм. Энэ дээр бас тоо хаалга өрхийг бас маш их хүсэж байгаа. Тэгээ энэ дээр бас тууштай өрхийг хүсээд бас маш олон бас газруудаас холбогдож байгаа. Тэгээд ерөнхийдөө цаашдаа тууштай яам гэж бодож байгаа. Хандлага тусламж гэдэг өөрхөн одоо хэмжээндээ гэдэг юм аа хэр хэмжээндээс ажилдаг. Гэхдээ сүүлийн үед бас болсон байгаа. Яагаад тэр ихтгэхээ бас зарим юмуд чинь юу байгаа тийм. Яг энэ нэг хэлээ. Яг туслах газраа мөн үү? Цэг мөн эсвэл бүр ингээд хүний гар хараа сууж явах хэрэгтэй юм тий. Янз бүрийн ингээд хоёр талтай асуудал гарч ирээд байна л да. Тэгээд л араасаа ингээд хүмүүс юм байна зовлонгоо таачаал ирдэг. Ер нь зовлонгоо ингээд бодоод хэлэхээр монголчууд ч бүгд л аргатай зовлонтой шүү. Тийм биз дээ. Тэгээд айл болохоор бас зүгс одоо манай дээр бол одоо цэвийг олооч гэдэг юм уу. Тэндээ л бид нар хүчтэй ажиллаж чадах нь зөв юм шиг санагдаж байна. Ялангуяа бид нар бол олон танил хүмүүс хоорондоо нийлээд хамтраад юу хийж чадах вэ? Энэ одоо хуулиндаа яаж оруулмаар юм те. Босоод одоо ийм одоо ийм эмзэг авах юм ч гэдэг юм уу. Одоо ийм бүтэн өмчин хүүхдүүд ч гэдэг юм уу. Эсвэл тэр өрх толгойлсон гэр бүл одоо эмэгтэйчүүдэд бид нар яаж дээрээсээ одоо хамтарч ажиллаад те. Ямар нэг яаж ажиллах хүрэх юм. Энийг л дээр л ажилламаар санагдаж байна. Түүнээс л ганц туяа гараад нэг цэцэгчээс авчирч өгөөл нэг хоол авчирч өгчөөл би энд туслалаа ч юм уу. 5 хэдэн хүний хэлж нэг энэ хүний нэг юмтай болголоо гэж өөрөөгөө нэг цэжээ дэлтэй дэмэр байна л да. Тийм учраас нэг аль болохоо бас нэг цаашд нь одоо тогтолцоон дээр юм ч гэдэг юм уу тийм. Энэ дээр нь бас цөм ажиллах хүсэж байгаа. Тэгээ маш олон бас газруудаас холбогдож байгаа. Тэгээд энэ дээр нас яг хүлээж нааштай хүлээж авч ажиллаж байгаа. Худлаа мэдээлэл төр ихээр үзэлдэг. Маш худлаараа. Тэгээ ялангуяа яг коммент дээр намайг маш худлагаар бичдэг. Яг үүндээ миний амьдрал өчүүх нэг хэсгийг ч мэдэхгүй. Та нар ч гэсэн миний амьдрал өчүүх нэг хэсгийг ч мэдэхгүй. Харагдаж байгаа үнцг нь тийм. Гэтэл бүр ингэ янз танихгүй үнтэй хүртэл холбоо тий огт мэдгүй үнтэй хүртэл ингээд биччихээр бүр ямар инээдтэй юм бэ гэж мээр санагддаг тий.
Тэгээд ахбар ингээд энийг олон гэж бодол ингэж сүүлдээ тоохолцсон. Тэгээд одоо болохоор сарцангаас гайгүй. Тэгээд би нэг эсрэг яг коммент бичиж байгаа тийм хүмүүст би хэлдэг. Хэлмээр санагдаа ялангуяа тэгэл хүүхнүүд бичиж хараад аргатай асар стресстэй тийм ер нь нөхөртөөгөө таардахгүй өөр хүүхэд нь асуудалтай мөнгө цаас одоо ажил үүснэ бүтэхгүй байгаа хүмүүс хар стрессээ яг ингээл урам өрцөн байж итэл би тэмдлээ нэг л ажид юм баха. Тэгэхээр л дургнаар бичсэн шүү чи. Тэгж бол одоо тэгээд би хүүхнүүд төсөөжөлтэй хатадтай хэлмээр санагдав. Өөрийгөө тэгж стресс дүүлэн байрна. Эзэн бүлэгт тэгтээ би хэлмэрсэн. Тэгж доор коммент бичээд таны одоо уурхаа одоо тэг сайхан болоод нэстэ санаас сайхан болчих юм бол одоо яах тийм. Би бас буян хийж юм байна да. Намайг хайрлна гэдэг буянтай ажиллана гэдэг шүү тийм. Буянлаг хуйндаа л гэж хэлээ да гэдэг шүү. Стресслгүй байт юм чи та хүнлэмж. Хүнлэмжээс доорлон бохин янз бүрийн гэхдээ миний би ч өөрөө амар амархан гомдож амархан юу яадаг амархан тайлбарч шүү дээ. Тэгэл стресстэй ингээ хийчихсэн нэг юм би тэгэл талент харснаа ч юм уу заримдаа ингээл эсвэл гой мэдээ сонсоо ч юм уу эсвэл нэг яг стресстэй хэцүү байгаа тань бол ингээл хэцүү л байгаа тань гэж бодох юм бол хэцүү л шүү дээ тийм. Нэг би өөрийгөө нөгөө эмэгтэй хүн талаас өөрийгөө гой байлгахаа мэддэг байхгүй. Яавал гой байлж өөрийгөө одоо гой байлгаж нөгөө нэг эмэгтэйлэг юу олж авах уу. Бараг тий яагаад би ингэ гомдлоо чиний хажуудаа өмнөд ингээл гомдлол уурлал стресстэй байх хэвээр юм чи тийм үү. Тэгээд энийгээ би ингээд өөрийгөө жоохон мэддэг. Тэнгүүтээ би жоохон энгүүл ингэ одоо буцаал нэг тайван ялтан одоо бүх юм одоо тийм уулзлах энерги гэдэг юм уу тэгэл хийчихдэг. Тэгээд тэрийг олж тавьчихдаг. Тэгэнгүүт буцаал нөгөө тавьчихдаг. Тэгэхгүй бол ууралж мөрөд би ч бас хэрэг шүү дээ. Бас хөрхөн бас орж чадна. Тэгээд болохоор тэрийг нөгөө тавиадаас бараад бичдэг. Гэхдээ бас дотроо ингэ бугласнаас надад хэлсэн дээр юм санагдав. Гэхдээ хэлэхдээ бас нөгөө буруу газар буруу цаг мань ч юм уу тийм хэлчээр буруутдаг шүү. Процесс тийм хэлээ шүү тийм. Хүмүүс ч гэсэн хэлээ. Тэгэхээр аль болохоор тайвшраад өөрөө нэг юм гой байлгасан хараа ойлгомжтой гэж юм самхан байсан. Заавал ингээл хажуудаа өмнө зовоогоо л их хэвээр тийм. Алтай юм шиг. Тэгээд энийг ингэж бодчих хэрэгтэйсэн шүү гэдэг юм олоод батсан. Тэгээд мэддэг болсон. Тэгээд одоо бол харцангуу ууралж бохомдож стресс юм баг. Шал үрж. Сайхан ихтэй ч ингээд юм ярилцаа суухад ингээд хамтдаа суугаад юм ярьсан ч гэсэндээ ингээд яриаг сонсоод ингээд суугаад юм ярьж биш. Эсвэл нэг гой гэрэлтэй л дээ нэг гой зөвлөмж хэлээл ч гэдэг юм уу. Нэг гой юм ярьсан ч тэр нэг гой одоо хүний амьдралд хэрэгтэй тустай юм араал ч гэдэг юм тийм. Ийм бүхнээс бид нэг юм юу аваад нь шүү дээ. Энд байна. Одоо цаагаад эсвэл нэг юм хийж байгаа үйлдэл болгоно зүг байгаа ч гэдэг юм те зүг харагдаад ч гэдэг юм энэ бас хөөх юм хөтөл del хөрхөл юм ярьж чадахгүй те эсвэл нэг юм хөрхөн царайлаа л гэж хөрхөн сөрөөсөө хайж байгаа асар хэв уусаа нэг хэвтэн чинь гэдэг лаг хөрхөд таавалсан яа яг ингээд бол шалт хиймээ байсан ч цааш эсвэл яг ингээд зтэй хор үрлээ ажилд орох гэсэн чи тааж таруугаас ашиглах тийм юм билээ. Тэгэл ярьж ийл тэр чинь ямар ч хэрэглэхгүй. Ихтэй хүн бол ямар ахаа. Ядчил тэгээд бага ихтэй хүн аваад авчихтай тийм эсвэл тачаалан байг дөрвж ийдэг. Бас нэг юм орон зөрмөө орцгой байнг өгч ийдэг. Хажууд нь хатна ийм нэг юм төшиг толгууртай. Яг тийм л хэнэггүй. Тийм нэг сайхан хүмүүс зөндөө. Тэгээд чинь гоё ихтэй сайхан манай хүмүүс зөндөө. Тиймээс хамгийн сайхан хүмүүс илүү надад хамгийн сонсогдож байгаа чинь болохоор хэнэггүй. Тийм надад ч хэнэггүй талтай. Тэгээд зөндөө сайхан маань болж байгаа.
ашиг би одоо Монгол эмэгтэйчүүд юм байгасан. Гэж хэлэх шиг. Тэ? Янз бүр хүмүүс. Гэтэ эр хүн бол жоохон гоё. Амар сонир юм лээ. Миний бодлоо насанд ингээд өөрчлөлтүүд өгдөг. Одоо 10-д ч юм уу тоёо бол хөрөн сайхан царайлаг мэрэлэл хөрсгөөсөн багтаа тийм гоё би хаатай рэдтэй ч гэсэн мэдэл одоо ингээд хүрсэн шүү дээ тийм тоёо хөдлөхөөр тэр хүн бол тийм нэг ноён нуруу хаяа ихтэй нэг эмгтэй хүний арга гэрийн нэг толгоор хэлсэн амдаа байж чаддаг тийм хайртай болгоно хамгаалж чаддаг, хайрлаж чаддаг. Багс. Тэгээд Монгол ирчүүд чинь бас харцангуй бас тийм гэж би хардаг шүү. Мэдээж бүх газар яа нэг юм байгаа шүү дээ. Газар монголчууд маань ингээд гэж юм, хятад маань ингээд гэж юм тийм шүү дээ. Яг бүх юм нэрээ барагдал байгаа байхгүй. Тэгэхээр ойлгохоор бас зөв хүний олоод танилцаад бас өртөж бас хэрсэн тийм яг муухай муухай сонсогдоод байдаг шүү. Зөв хүнээс хайрлаасаа бас нэг юм Монгол нэг ийм сэтгэхгүй байгаад буруудаад байгаа байхгүй. Нас чараадлаа таа. Тэгэл нэг юм бүтэнч хөрх юм. Нэг сэтгэд тансан надад. Нэг хүний таньгүй гэж нэг хүнтэй суучдаг. Тэгээд тэр нь алуурчтай суусан юм шиг байна. Насаараа хүчрхийлжтэй суусан юм байна. Тийм үү? Насаараа харагчтай суусан юм байна. Насаараа нэг хүүхнсэг нэг юм муухай баабрис аа залгацлаа суусан. Гэхдээ насаараа тэгээ зохоор биш. Ойл хин юм мундаг хичээсэн гэсэн шүү дээ. Тэгээд хамтдаа муухай амьдарчаас ганцаараа муухай амьдраа гэдэг юм багтай бас нэг юм мэдлээ зовоол тийм битэн хүмүүс хэцүү шүү дээ. Хатуу хахууд үйлдэггүй мөрдөггүй хатуу чанга маа би тэр эсрэг аюу тийм эсрэг гэдэг юм шүү дээ би чинь. Юу тийм битэн хүн хэрэлээ хиймэл Кристаль тарлаа басгаа. Кристаль эндээ хүүхдэд тэрэл эндээ нэг ингэж ирэл эндээ нэг согтоо хараад чирэл ингэ хүчтэй. Тэр болон тэрэгтэй хүн биш те одоо хүнд одоо юу асуудал руу ингэ манай хүч юм тийм нэрэг штэ тийм биш. Тэр арай хөвгөн хэлбэр нуурсан байхгүй. Хүн зөрсөөсөө гэж яараа бачамдаа болохоо ойлаагүй нэг таарсан таа суудах юм шиг хэрэггүй гэж үлдээ. Гэтэ тэргүй чамаа ойлгоод чамайг чамтай нэг зүг тарж чаддаг юм байжлаа. Байдаг. Тэр нь тэтгээрээ. Ямар ч ерөөсөө яар самбархан байхгүй үнтэй гоё. Одоо ирхэн хөрлөж одоо мөсөгийг харж тэгж гоё. Үнтэй сонсож байна. Тэр хүртлээр чамайг одоо тэр хүртлээр чамайг хайрлаж чадаагүй. Тийм одоо тэр хүртлээр чамд одоо олдохгүй байв. Хайсаар байдаг. Хайна гэж гэртээ суугаад ингээд нөгөө нэг олондоо ингээд суугаад авахгүй тий. За яг миний ойлголттой болохоор хувь өөр хүмүүстэй болж байгаа. Single ladies-ийн эхлэл ба төсөлийг үзэх шалтгаан бол зөвхөн эр хүнийг хараад сахгүй тийм маань гэрлээсээ байгаас гэж юм тий. Эсвэл энэ маань намайг эргүүлээсээ тийм яа краш хичээл хараа суугаад байхгүй тий. Хин өвдөштэй шүү дээ тийм. Миний краш тэр явж юм хичээл өөрөө тэгээд тоохгүй ингээд суугаад юм чи. Бас эмхтэн өөрөө зоригтой байж чадсан юм.